харагдах байх л та. Эрх зүйн шинжилэл гэдэг ерөнхийдөө хууль баталснаар шинжилэл хийгдчихдэг юм аа. Эрх зүйн шинжилгээг би хувьдаа юу гэж ойлгодог вэ гэвэл санхүүгийн шинжил байх ёстой, хүний нөөцийн шинжилэл байх ёстой, техникийн шинжил байх ёстой, хууль тогтоомжийн шинжил байх ёстой. Ийм дөрвөн шинжил байдаг. Хууль тогтоомжийн шинжилгээг яг бид нар хийгээд өгч болно. Тэр хүний шинжилгээг одоо энэ хуулийн дээр яаж тусгадаг юм бэлээ бүр гайхаад байна л да. Би одоо 97 оноос хойш өмгөөлөгч хийгээд 2011 он хүртэл явсан. За одоо цагдаагаас дор прокурорууд биш үү дээ. Манай ард түмэн ингээд цагдаагийн зан суртахуун, харьцаа, соёл дээрээс нь одоо юу гэдгийг хүн дарамтлах, айлгах тэрнтэй бол нэлээд халтуу бид нар тэмцдэг хэрнээ. Прокурорыг бол ерөөсөө сэмхэн гэдэг юм уу одоо хөшгөний ард нуугдсан юм шиг байж идэг. Гэтэл тэр бол цагдаагаас хэд дахин дор байгаа. Тэгэхээр би энэ хуулийн дээр энэ ялангуяа энэ шилжүүлэн ажилуулах талаар тусгасан уу гэж би асуух гэдэг. Цагдаа нарыг бол одоо юу гэдгийг ингээл аль нэг дүүрэг янз бүрийн орон нутаг руу явдаг. Эн чинь босоо удирдлагатай байгууллага шүү дээ. Тэгэхээр одоо хуулийн дээр тодорхой орон нутагт яаж ажилуулах юм? Орон нутагт бол туршлагатай прокурорууд хэрэгтэй байдаг. Жишээ нь Сэлэнгэд гээд аваад үзэх чинь миний санаж байгаагаар бол нэг хөөрхийн нэг бүсгүйг амиа хорлсон гэж нэрээр одоо аав ээж нь бол амиа хорлоогүй хүнд алуулсан гэж бөө юм болж ирсэн. Сүхбаатар аймагт мөн адил. Тэгээ яг үзэхээр нөгөө хэргийн бүртгэлт энэ дээр нь ерөөсөө хяналт тавьдаг прокурор бол маш муу ажилласан байгаа байхгүй. Одоо бол Сүхбаатар аймгийн тэр иргэн бол үрээ алдсан хүн бол ямар л ойлог байх вэ? Тэгэхээр иймэрхүү хотод бол бас гайгүй чанартай дөө гэх нь хайшаа зүгээр одоо туршлагдсан гэж хэлж болохоор бас сүрхий прокурорууд тэгтээ бас авилгачдсан. Манусаасаа илүү гоё амьдардаг шүү дээ зарим прокурорууд бол. Тэгэхээр ийм одоо юу гэдгийг нөхдүүдийг ингэж нэг холио сэлгээ хийдэг юм уу? Болохгүй бол бас Монгол төрд одоо байхгүй бах орон зайг нь гаргадаг юм уу? Нэг тийм алхмаар энэ хуулинд оруулмаар байна. Энийг хийхгүй бол ерөөсөө энэ одоо бид нар хичнээн сайн хууль хийгээд хичнээн гоё эрүүгийн хууль хийгээд нэмэргүй. Ийм байна. Хоёрт нь бол ер нь одоо энэ орон тоо нэмэгдэн дээ. Бид нар бол эрх зүйн хууль тогтоомжийн шинтгэлээрээ бол яахааргүй орон тоо нэмэхээс өөр аргагүй нөхцлүүдийг тавьчихсан. Шорон ч өөрөө хоёр янзын шоронтой болсон шүү дээ. Ил далд гэдэг. Тэгэхээр ил шорон дээр, далд шорон дээр гэсэн юм хоёр шорон дээр хяналт тавих хоёр прокурортой болохоос өөр аргагүй. За дээрээс нь зөрчлийн хуулиуд бүгдээрээ шүүхээр явна. Тэгэхээр шүүх болгон дээр барьж очдог прокурорууд байх хэрэгтэй болно. Захиргааны зөрчил гэдэг баягаар. За дээрээс нөгөө иргэний хэрэг дээргээд энэ мэтчлийн ингээ юу гэдгийг үнэхээр бүтэц бол анхаахаас өөр аргагүй болж байгаа л да. Тэгэхээр энийг ер нь манай хууль тогтоомж хийхдээ энэ дээр бас анхаарсан уу гэдгийг мэдмээр байна. Тэгэд ер нь бол дээрээс нь нөгөө прокурорын мөрдөн гэж уул нь яриад байсан. Тэрийг одоо энэ дээр бас сэргээмээр байна. Хяналт тавьж гэн гэдэг чинь харжээ гэсэн үг биш шүү дээ. Хяналт тавьж гэн гэж ядаж асуу гэсэн үг шүү дээ. Асуу гэдэг чинь мөрдөн байцаагчийг асуу гэсэн үг биш байхгүй юу? Бас нэг холбогдсон хүмүүсийг асуух барих тийм эрхийг одоо энэ прокурорд өгсөн үү? Яагаад тэгэхээр мөрдөн байцаагч нэг хавцал өгдөг. Прокурор нь тэрийгэ бушуухан барай шүүх рүү явдаг. Ямар ч нэг урьдчилсан одоо юу гэдгийг мэдүүлэг маягийн юм авах эрхийг одоо сая байцаан шийдэх хуулинд оруулж өгсөнгүү, прокурорын хуулинд оруулж өгсөнгүү. Тэгээ шүүхтэр одоо